Монголын багш нарын үйлдвэрчний эвлийн холбооноос энэ сарын 28-нд орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдгэлээ. За өнгөрсөн 8 дугаар сард тус эвлэлээс багш нарын цалин 50% нэмэгдүүлэх шаардлагыг боловсролын яам болоод засгийн газарт хүргүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байна. За иймээс их орон даяар ажил хаялт зарлаж багшийн цалин хангамжуулаад ажиллах орчныг сайжруулахыг шаардна гэлээ. Багш нарын ажил хаялтанд дан ганц ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна ихтэйд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцох юм байна. За одоогоор хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтанд оролцохоо илэрхийлжээ. За тэгвэл жагсах болсон шалтгаан нь багш нарыг үнэлэх үнэлэмж хэтэрхий доогуур галтай холбоотой юм. За өгөн нь Монгол Улсын засгийн газраас 2026 оныг боловсролын жил болгон зарласан. За гэвч эх оны төсвийн төслийн тусгаснаар багш нарын цалин 70 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна. За ачаалал үнийн өсөлттэй харьцуулах аргагүй байгааг онцлог мэдээлэлээр үзэгч та бүхэнд хүргэж байна. За үзэгчдээ арай мэндүргэе. Тэр Монгол Улсын төр багш нарын хөдөлмөрийг хэтэрхий доогуур үнэлдгээс болоод боловсролын салбар багшийн орон тооны дутагдалд орсон за хүний нөөцийн асуудалд орох юм үзэгдэл бол ажиглагдаж эхэлсэн. За нөхцөл байдлыг хараад үзэх юм бол за сурагчдын тоо 43.7% өссөн үзүүлэлт харагдаж байгаа. Гэхдээ багш нарын тоо 24.9% өссөн юм үзүүлэлт харагдаж байна. Дээрээс нь энэ яагаад ийм нөхцөл байдал үүсээд байгааг бол багшаар төгссөн хүмүүсийн 30% нь багшаар ажилладаг. За 70% нь өөр ажил хийдэг. Яагаад тэгэхээр багш нарын цалин, ажлын ачаалал хүнд учраас. За дээрээс нь нэмээд шинээр ажилд ороод одоо энэ багшаар ажилд орж байгаа 30%-аас дахиад нэмээд 2016 оны хувьд бол 4.3% нь удахгүй ажилласаа эргээд гарчдаг нөхцөл байдлаа ойлгоод эргээ гарчдаг байсан бол 2022 оны хувьд 12.7% нь ажилласаа гардаг гэсэн ийм тооцоо судалгаа гарсан. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ нөхцөл байдал маш удаан үргэлжилснээс үүдээд өнөөдөр боловсролын салбар бол одоо хүний нөөцийн дутагдалд орсон ийм үзүүлэлт харагдаж байгаа. 2016 оноос 2022 оны хооронд 6 жилийн хугацаанд шинээр багш одоо ажилд орсныхоо дараа ажилд гардаг энэ одоо хувь хэмжээ нь 3 дахин өссөн ийм үзүүлэлт харагдаж байна. Яг одоо багшаар орж ирж байгаа хүн суур цалин нь өөрөөр хэлбэл үндсэн цалин нь 1,480,000 мянгаас эхэлж байна. 83 мянгаас. Ямар ч нэмэгдэл байхгүй. Тэгээ энэ цалингаар бол одоо байгууллагын цэвэрлэгч хүртэл ирэхэд хэцүү болчиход байгаа үе шүү дээ. За ийм нөхцөл байдал удаан үргэлжилсэн, дөрвтэй арга хэмжээ авахгүй байсан учраас өнөөдрийн байдлаар 2025 оны байдлаар 5,000 багшийн дутагдaltaй байна гэсэн ийм мэдээллийг бол албаныхан гаргаж өгч байгаа. За энэ тоо 2030 он гэхэд 14,000 болж өснө гэсэн ийм үзүүлэлт харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ салбарт ажиллах багшийн тоо улам багасна, ачаалал улам нэмэгдэнэ гэсэн үг. Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Гэтэл багшгүй сургууль, багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс бид ирээдүйд юу хүлээх вэ? За 2026 оны төсвийн төсөлд яаж тусгасан бэ гэхээр багш нарын одоо боловсролын салбарт урсгал зардлыг нь бол 100 тэрбумаар нэмэх юм саналыг бол оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нэг талдаа багш нарын одоо энэ цалингийн асуудлыг анхаарч харж байгаа мэт боловч яг бодит байдал дээр шинэ багшийн цалингийн нэмэгдэх боломж нь 70 мянган төгрөг байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо ажилласаа жил болгон гарч байгаа энэ боловсролын салбарт толгомдож байгаа хүний нөөцийн хомсдлыг зогсоох хэмжээний ийм одоо ядаж сааруулах хэмжээний хүчин зүйл болж чадхааргүй юм нөхцөл байдалтай. 160 тэрбум төгрөгийг одоо хэрвээ тавиад өгвөл багш нарын цалин хэд болж нэмэгдэх боломжтой. Одоо байгаа 100 тэрбумаар багш нарын цалин хэд болж 25%-аар нэмнэ гэсэн тооцоо. 560 тэрбум. Тий. 100 тэрбум нь бол нэг ойролцоогоор 5% нэмэгдэх юм байна. Тэгээ ер нь бол 100 тэрбум нэг тиймэрхүү л байна. Тий. За уг нь боловсролын яамнаас төсвийн төсөлд санал өгөхдөө 560 тэрбум төгрөгийг нь урсгал зардалтай нэмж өгч ингэснээр багш нарын цалинг бол 25% нэмэх юм боломж байна гэсэн одоо ийм саналыг өгсөн. Гэхдээ төсвийн төсөл богдож орж ирэхдээ 100 тэрбумын нэмэгдлийг хийсэн байж байгаа. Энэ нь 70 мянган төгрөгийн цалингийн нэмэгдэл болох юм цалин нэмэх юм боломж одоо үүсгэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын засгийн газар 2026 оны боловсролын жил болгон зарласан хэдий ч энд багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, багш нарын одоо ажилласаа гарахгүй байх энэ хүчин зүйлийг бол огтосоо тусгаж өгөөг нь харагдаж байгаа. Багш бүр хийснийхээ хэрэг цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын жилд зориулж урсгал төсвийг нь 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. За мэдээж одоо
50-аас дээш хувь нь бол одоо 1800-аас дээш хүүхэдтэй ачаалал нь хэтэрсэн ийм одоо нөхцөл байдалд бол энэ хөрөнгө оруулалт маш зөв зүйтэй. За гэхдээ боловсролын салбарыг нуруундаа өөрч явж байгаа энэ багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага бидэнд байгаа гэсэн. Хэрвээ энэ арга хэмжээг авч чадахгүй болвол бид удахгүй хоосон сургуультай багшгүй хүүхдүүдтэй болж мэдгэнэ.